Дэлхийн монголчуудын MJL радио нэг тусал. MJL радио нэг туслыг цэцгийн соёлыг түгээгч цэцэгт мэдчилгээ дэмжин ажиллаж байна. Цэцэг хүний бие организмд хэрхэн нөлөөлдөг вэ? Цэцэг нь допамин, окситоцин, серотонин гэсэн 3 бодисыг өдөөдөг байна. Допаминыг таашаал, урам зориг өгдөг химийн бодис гэж үздэг ба цайвар өнгөтэй цэцэгнээс илүү тод өнгөтэй цэцэг нь допамин химих бодисыг ихээр өдөөж өгнө. Харин окситоцин бол хайр дурлал, итгэлцэл, романтик мэдрэмжийг бий болгодог холбогч даавар юм. Тэгвэл серотонин биднийг аз жаргалтай болгоход гол үүрэг гүйцэтгэдэг бодис байна. Серотонин гэх бодис нь биед хэрхэн нөлөөлдөг талаарх судалгаан дундаас Нью-Жерси мужийн их сургуулийн хүний хөгжлийн лабораторид хийсэн судалгаа ирэхгүй анхаарал татна. Сэтгэл судлалын профессор доктор Жанет Хавленд Джонсын хийсэн энэхүү судалгаа ихэд сонирхолтой үр дүн үзүүлжээ. Энэхүү судалгааг хийхдээ нийгмийн байдал ойролцоо 147 эмэгтэйг сонгоод 3 төрлийн бэлэг хөрвүүлж гин. Үүнд лааны цуглуулга, сакстай жимс, цэцгийн баглаа багтжээ. Ингээд бэлэг хүлээн авсан эмэгтэйчүүдийн нүүрний хувирал, харц, амны хэлбэр болон инээмсэглэл, хариу үйлдэл зэргийг бүртгэн лабораторид хэмжилт хийжээ. Гэтэл цэцгийн баглаа авсан эмэгтэйчүүдийн 98% нь Duchenne smile буюу жинхэнэ инээмсэглэл үзүүлсэн байдаг. Энэхүү инээмсэглэл нь баяр хөөр, аз жаргал гэсэн хоёр сэтгэл хөдлөлийг нэгтгэж тухайн хүн чин үннээсээ таашаалтай байгааг илтгэдэг юм байна. Өөрөөр хэлбэл цэцэг бэлгэнд авах үед бидний биед серотонины хэмжээ нэмэгдэж, улмаар баяр хөөртэй, аз жаргалтай байх суурь болдог байна. Үүнээс үүдэн цэцгийн судалгаагаа илүү сонирхолтой болгох гэж эмэгтэйчүүдэд гоёлын болон тармил цэцгийг сонгуулахад дийлэнх эмэгтэйчүүд гоёлын цэцгийг сонгон авч өөртөө бэлгэлсэн байдаг. Мөн тухайн судалгаанд орсон эмэгтэйчүүдээс яагаад энэ цэцгийг сонгох болсон тухай асуухад цэцгийн өнгө үзэмж үнэртэн татагдан сонголоо гэж хариулцгааж байжээ. Хүн болгон адилхан сонирхолтой биш. Үзэл бодол, хүлээн авах чадвар өөр байдаг. Та хэн нэгэнд ямар нэгэн нөлөө үзүүлэх цэцэг бэлгэлэхээр шийдсэн бол цэцэг бэлгэлэх гэж байгаа хүнийхээ зан аачтан тохирсон үнэртэй, хараа булаам, өнгө төрхтэй цэцгийн баглааг илгээхтэл хангалттай. MJL радио нэг туслыг цэцгийн соёлыг түгээгч цэцэгт мэдчилгээ дэмжин ажиллалаа.